За тэгэхээр 7 сарын 9-ний өдөр 24 оны 7 сарын 9-ний өдөр засгийн газрын бүтцийн тухай хууль орж ирсэн. Тэр бүтцийн тухай хуулиар яригдж энэ асуудлыг байнгын ороондоор хэлсэн боловч байнгын ороо дэмжиж төрийн байгуулалтын байнгын ороо дэмжиж явуулсан. Гэвч би одоо их хурл дээр ороод энэ бүсэлсэн хөгжлийн асуудал бол эдийн засгийн хариуцсан тэр одоо тэргуун шадар сайдын мэдэл дээр байх хэвээр. Юу өнтер онцгой ямар ч хамаагүй одоо сайдын мэдэлд одоо байх ёсгүй гэж үзээд энэ асуудлаар одоо эсэргүүцэл илэрхийлсэн. Гэвч яг тэр үеэр амар сайхан сайд өөрөө за би энэ саналаа татаж авлаа гэж хэлсэн. Ер нь бол яг тэр чин зарчмын зөв амар сайхан сайдын зарчмын зөврүүтэй саналаар орж ирээд тэгээд амар сайхан сайд өөрөө би энэ саналаа татаж авлаа гэж хэлж яхад яагаад бүтцийн тухай хуульд тэр бүссэн хөгжлийн үндэсний хороо яагаад үлдсэн юм бэ? Тэрийг одоо ингэ хуулийн улгаал гэж би хэлээд байгаа. Энэ бол ерөөсөө би дахиад одоо энэ туул референт бол маш сайн мэдж байгаа ахлах референт. Энэ бол яг цэвэр хуулийн улгаа болсон. Би одоо энийг наривчлан гаргах гээд бичиг өгсөн байгаа. Тэгээд ийм хурдан бас засгийн газрын бүтцийн асуудал орж ирхийг одоо мэдсэнгүү. Тийм учраас ерөөсөө энэ хөгжлийн асуудал бол эдийн засгийн одоо хариуцсан эдийн засгийн хөгжил хариуцсан тэргуун шадар сайд л хариуцж байгаа. Тэгэхээр тэнд тоороо нөгөө бүссэн хөгжлийн үндэсний хороонд байхгүй төөр тэнд нэг юу стандартчл марчл хариуцдаг, аль эсвэл юу хариуцдаг тийм ээ? Тэ стандартчл хариуцдаг, онцгой хариуцдаг тэр шадар сайд дээр очсон тэрэн зүгээр нэг юм тойруулж нэг юу уулзалт хийснээс өөр Монголын хөгжилд нэг ширхэгч хөв нэмэр өнгөрсөн жилийн хугацаанд оруулсангүй. Тийм учраас энэ саналыг та нар нэг дэмжиж өгөөч. Ер нь хариалдаг газраа хариалъя. Учирлаа чам тэр хян шалд очихоор энэ очсон хамаагүй дээр за.